5 хүртэлх насны хүүхдэд спринцийн клизм ашиглаж клизм тавьдаг. Заалт нь хүүхдийн баас хатах, хүүхэд хялгасан хорхойтох үед. Клизм тавих уусамл нь буцалгаж хүргэсэн ус байж болно. Давстай ус, нэг аяга усанд тал цайны халбаг давс уусгаж, соодтой ус байж болно. Ургамлын тостой ус байж болно. Балжин гармын ханд байж болно. Саримстай сүү байж болно. Спринцийн клизмнийхийг ингэж сайтар шахаж гаргана. Тэгээд шаардлагатай шингэнийг саруулна. Шингэн дутуу сорогдвол үлдсэн хийг ингэж зөөлөн гаргаад дахин саруулна. Хошуунд нь ургамлын тос эсвэл дурын арсны тосыг түрхэнэ. Орон дээрээ хулдаас эсвэл томхон гялгарууд дивснэ. Хүүхдээ хэвтүүлнэ. Ой хүртэлх насны хүүхдийг дээш нь харуулад хоёр хөлийг нь ингэж өргөөд клизм тавина. Нэгээс дээш настай хүүхэд бол зүүн талаар нь харуулж хэвтүүлээд хөлийг нь нугална. Хийг нь гаргахын тулд жаах ус гоожуулаад хүүхдийн бүкс рүү 2-4 см шургуулад алгуур аажуухан шахна. Дуусангууд нь хошууг суулна. Дараа нь шингэнийг гадагш нь гоожуулахгүй тулд хүүхдийн хошногийг хуруугаараа зөөлөн чимэх нь хэдэн минут барина. Хүүхэд хизээж баачгаж магадгүй тул хажуудаа гошоог бэлэн байлгах хэрэгтэй. Тэгээд би засуулна. Хүүхэд 5-аас дээш настай бол эс мархын клизмээр тавихад илүү тохиромжтой. Эсрэг заалт. Халуурах, бүксний нүхнээс цус гоожих, өрсөлтэй байж магадгүй, мухар олгон өрсөлтэй байж магадгүй, гэдэс түгжирсэн байж магадгүй, мухар гэдэс унжих, хаалгаанд орсны дараахан. Хүүхдэд байнга клизм тавьж болдоггүй. Ингэвэл ашигтай бактери цөөрөн хошногны нүхний састыг гэмтэх эрсдэлтэй. Мөн хүүхэд өөрөө бааж чадхаа байдаг тул шалтгааныг нь олж арилгах хэрэгтэй. Хүүхдэд клизм тавих шингэний хэмжээ